За нөгөө дөрөвт өдрийн 18 цагаас хийдэг 4:18 ээлжтэйгээ хий. За энэ маань 5 дахь удаага хийж байна. 7 хоног өхөн хийж байгаа шүү дээ. Өнөөдөр болохоор 24 оны 10 сарын 11 юм байна. 79 96 11 11 гэдэг утсанд бас нэлээх онлон санал ирсэн байгаа. Манай иргэдийн бас ийм хувийн шинжтэй, хувийн байхад тэр хүний амьдралд тулгарч байгаа тэр хүнд тулгарч байгаа асуудлууд гэдэг олон асуудлууд, хувь хүний шинжтэй асуудлууд, айл өрхийн шинжтэй асуудлууд байгаа. Тэрнийг бид нэр холбогдох хүмүүсээс нь тодруулаад тэр хүнд нь хэлээд зарим зүйлийг нь бол шийдчихэж байгаа, зарим зүйл нь бол ингээл үргэлжлэл явж байгаа. Ер нь ийм асуудлыг одоо би илтээр ярьсан шүү дээ, нөгөө бохрын машин зогсчиход байна, цахилгаан тасарчаад байна. Энийг одоо дүүрэг рүү шилжүүлэе гэсэн. Энэ нөгөө хэмбэлээ нэг дүүргийн засаг даргын орлогч нөхөр одоо та нар сонгуул гэж ингэж хариалгаад дөрөөс нэг өмнөх ажлаа хийхгүй маа. Дүүрэг нэг иймэрхүү утастай болъё гэсэн. Тэгэл одоо сүүлдээ миний утсыг авах байчлаа л дээ. За тэгээ маргааш тэр сонгуул Монгол өнгөрөхөөр та нар тэр ажлаа хийгээрэй. За би зарим нэг зүйлийг хэлье. Найрамдлын замын асуудлаар одоо асуудал ирээд бид нар бас холбогдох хүмүүстэй холбогдоод ярьсан. 10 сарын 15-нд ашиглалтанд орно гэж тэгсэн. За тэгээ ямар ч байсан ажил маань эхэлсэн явж байна. Ажил маань эхэлсэн явж байна. Би бас эндээс хүү явуулж газар дээр нь үзүүллээ. Өнөөдрийн байдлаар нэг 4 км зам засагдаад хатуу хөчлөлтөй болцсон байж байна. За цаана нэг 15 км зам байхгүй 15-11 болоо. Цаана нэг 10-аад км зам үлдсэн. Тэрнийг тэр компани ажлаа ямар ч хэсэг эхлээд явж байна. Дуусах байх. За 3 сургуулийн асуудал дахиад яригдж байгаа. Нөгөө одоо хараа та 10 сарын 10 болж идэг. Бид нөгөө 3 ээлжийн асуудлыг бас шийдэж чадаагүй байдаг. Энэ нийслэх сонгуул гээл давхиад байх юм. Одоо ядч та нарын нэг амьдрал дээр тулсан 62-ийн асуудлыг би өмнө ярьсан шүү дээ. Нийслэлийн засаг дарга нь оролцоод бүгдээрээ оролцоод хичээлийн шинжил эхлэхэд ашиглалтанд оруулна гэсэн. Энэ ажлаа хийгээрээ. Ингээ бүгдээрээ сонгуулиар хийрхэд сонгуул болохоор л нэг гоё юм амладаг амьдрал дээр гарч ирэл ингээд бах байдгаар юм новширсан байдалтай байдгаа болох л хэрэгтэй л дээ. Энэ 62-ыг одоо энэ Нямбаатар хийгээрээ. Одоо ингээд тэр 62 дугаар сургуулийн 40 олон хүүхдүүд 3 ээлжинд орцсон явж байгаа шүү дээ. За 31 дээр 320 хүүхдийн бага сургууль босч байгаа юм. Тэгээ энэнийг за дахиад би нийслэл рүү хэлчихье. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар энэ барьж байгаа компани шүүхэд өгсөн юм байна. Одоо ингээд энэ зогсож байна. За би барьж байгаа компанийн захиралтай бас холбогдож үзсэн. Тэгэхээр улсын төсвүүдээр тавих ёстой мөнгө ингээд жижигхэн ингээд хэдэн жил салгаж тавиад тэгээд бас мөнгөний асуудалтай болоод тэрний нийслэлийнх нь өөрөө шүүхэд өгсөн ингээд явж байгаа юм байна. За 28 дугаар хорон дээр би өөрөө очиж үзсэн. Энэ бол бас одоо бас 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй гэж байгаа. Энэ бол тун утгагүй ашиглалтанд орчих байх. За энээс гадна манай иргэдээс бас тийм санал санаачлага ирж байгаа. Одоо тэр төмөр замынханд биелж байна. Төмөр замыг өдөртөх газар. За би энэ рүү өөрөө ингээ албан бичиг хийгээ явуулчих. Өнөөдөр бол зүгээр хэлчихье. Манай иргэд бас санал санаачлагтай шүү дээ. Ингээ санал хэлж шүү дээ. Энийг холбогдох хүмүүсийн судалж үзээрэй. Би албан бичиг өгнө шүү. Богоон ч эндээс 18:50-д дотоодын богоон Эрдэнэт рүү яваад тентхийн өглөө 8 цагт очино. Энд 18:50 төгжрэлтэй, тэнд Эрдэнэтэд өглөөний 8 цаг төгжрэлтэй. Энийг ингээд нэг жаахан ингээд шилжүүлчдэг барьчдаг арга байдсан болов уу гэж манай одоо иргэд уцтаж хэлсэн байгаа. Би бас тэр иргэний дуу хоолойг тэр холбогдох хүн рүү шийдчихнэ. За ингээд товчлоод хэлэх юм бол өнгөрсөн 7 хоногийн манай 11-11-т ирсэн 79-96-11-11-т ирсэн асуудлыг би тоомлчлоо.